Бүгдээ сайн байцгаана уу? Өнөөдөр би өөрийнхөө хизээж турш үзээгүй Latina makeup-ыг туршиж үзэх гэж байна. Яна. Яа энэ чолкийг одоо жоохон доош дарахгүй болохоор дээш ингэ помбойгоод идэх. Би тийм помбойсон юу гэсэн дургүй. Тэгээд Latina makeup нь болохоор амар ийм хэцүү хүнд makeup байхгүй. Би одоо дандаа нүрээр тэгж болж үзээгүй юм чинь одоо жоохон хэцүү илгэн авах. Би нэр сургуультай ороод эхний өдөр очиод тэгэл шууд нэг юм орчин солигдохоос жоохон эвгүй байдаг штэ. Тэгээд нэг эхний 7 нэг жоохон тэгж тасахгүй явсан. Тэгчээл орчхоор бичлэг нэгж бас их жоохон хэцүү болох юм шиг байна гэж би бодоод байна. Дөнгөж орсон болохоор юугаач мэдгүй тэгээд хичээл нам хийх хэрэгтэй. Хажуугаар нь ажиллаа хийх хэрэгтэй байдаг. Тэгээ бас бичлэгээ гоё дотоо биш явах хүсэл маань уулна байдаг. 7-ны 3 өдөрт хичээлтэй болсон байхгүй юу? Тэгэхээр 7-ны эхний 3 өдөр бол хичээлээгээд ямар ч завгүй гэсэн үг. Нөгөө өлцөн 3-наас өлцөн 3-т би бичлэг хийнэ гэж бодож байгаа. Би бол нэглээд кремит авахгүйсэн шүү дээ. Эхлээд бол өмсгөө бодохгүйсэн шүү. Би тэгээд гэртээ ганцаараа хатаа хошин шог үзэх амар дуртай. Би ер нь жоохноос хошин шог амар үзэх дуртай байсан. Тэгээд манай гэр зураг тавцаастай. Та тэгээд хошин шогны амар дуртай сонсогдохоо байцтэй тий. За одоо ямар ч хөмсгөө бодоод тий заяа. Энэ хөмсг бол бүр нэлээд амар тод хөмсг байгаа байхгүй бүр. Хэрэг тод болоод. Аар шинэ сайхан. Йоо ямар амар тод болоод. Им Latina makeup хийсэн охтууд тийм жоохон байдий. Тийм зэвүүн харагддаг тий. Тэгээд гоё ихгүй бол бас жоохон хэцүү харагдана. За тийм хүмүүсэг баг болсон баха. Одоо миний харснаар бол энийг ингэж муухай бохор байгаа хэсгийг ингэж дарж консилер. Яа би ард өсөд тайрч санагдаад байгаа шин. Хүмүүсээ тариад хүний хорхоод л. Ийм хүн тийм Latina makeup зөхгүй яг гэхдээ. Яа нэг хүмүүсэг бид жоохон айгаад байна. Хүмүүсэг болчлоо. Миний бодлоор сүүдэр мөдрөө тавиад консилер бас ингээд нэлээх тавих юм байлээ. Ингээд ховын өнгө гэж байдаг шүү дээ хүнд. Энийг болохоор яг тийм өвөл дэв гэсэн хүүтэн өнгө заяа. Ингүүд одоо ийм шар өнгийн сүүдэр мөдрөөсөө зохгүй уулна. Тэгтээ би сая зүгээр төрхмөн санагдаад төрчихлээ л дээ. Таад бас энэ ховын өнгөнийг тодорхойлуулад үзээрэй заа. Зүгээр амар сонирхолтой. Тэрний дагуу бүх юм шийд гэж хэлээгүй л дээ. Зүгээр ер нь үүнийхээ хэлбэр мэлбэрийг хараад ийм юм зохих юм байна, тийм зохих юм байна. Ингэж хувьсал болох юм байна, гэх юм байна гэсэн одоо тийм зөвлөмж юунуудыг сонсох байл амар дуртай байдаг. Сүүдрээ тавьж шахлаа одоо повдроо тавьчихъя. Ер зүв явж байгаа ах гэж бодож байна. Ер нь ийм хөл хүнд бодолтод байдаг шүү дээ. Тэ? Одоо хамарны сүүдрээ тавина заяа. Энэ дуу бүр нилээн дээр гарсан дуу л лээ л. Нилээн дээр ч жил гарангийн өмнө ч юм уу мэдгүй. Бид нэг хайлт сонсон. White Efforts гэ Young Sub. Тэгэл юм. Охтууд жоохон хип-хоп дуу те ингээд дуу сонсоход лайтай. Миний сонсож байгаа гэхдээ ер нь л дандаа Монгол тэгээд ийм мөглсөн юм хип-хоп дуунуудад дуртай. Тэгээд тамир мамирын дуунуудад дуртай. Тэнгүүд лайтай сулгаачуд. Тэгэл нэг Монгол зонголцын тоглолт үзэхээр охтууд хэлбэртэй гэж хэлнэ амар ядраатай тий. Гинт бодсон ч юм. Яг би тэр чигтээ битүү хип-хоп сонсдгоо ч гэсэндээ ер нь бол гэхдээ ихэнх дуу маань юм. Монгол дуу сонсож байгаа, гадаад дуу сонсож байгаа надад нэг тийм амар яг ийм юм сонсно гэсэн юу байдг болохоор тэгэл таалагдсан дуугаа сонсон. Тэнгүүд заримдаа Facebook мөхтөр ингээд пост уншихаар худ тогтууд яасан маасан ингээд дандаа нэг солиод юмуд явж уурж идэх хөхгүй. Хүнд чинь таалагдсан бол сонсож байгаа маа зү ер нь. За энэ бүх хүмүүс дуртай байгаа маань энийг за тийм кичиг гэж юм байхгүй л үү дээ. Би одоо энэ бүхэн нүдийг яаж бодох юм
контра тавьчихдаг. Энэ мейкапын яг гол нь нүд ертөнцийн битүүрсэн нүн хүн авсан болов. Унтаас ирсэн чи миний энтлийн нүдний давхраа томорцоох юм. Пүү өстө хизээж тавьж үзээгүй давхраа контра тавилаа та. Энэ хаваа ертөнцийн битүүрсэн нүн өхөн нүд хоёр контра би бүр шал өөр тавьчих юм. Дайсаа тэгээд өлегтэй сармус байдгүй. Болсон явдлыг за харилцаатаа тэр хэдэн одоо нөхдүүдийнхаа баримт буюу биений зургийг Oxford-ын Instagram чи мараа миний сармусаас нэг ялгархгүй шүү дээ. Би гэхдээ Монгол тахтаа ингэж байнга сармус хийлэгдэг гэсэн шүү дээ. Таадж гин үү? За одоо гэл зурчиг гэл тэр хэмжээний хавцэг. Би сармус наад чам багта. Өсвөлд 2-3 юм зэгсэж. Тэгээд өдөр шиг болоод бэрхэн давнаа гэл хоёр талаас яаж чадахгүй гаралтай. Бид нэг хөлн хайш тавьчихвал чавталтал гэж багсна. Юу яагаад вэ? Эсвэл нэг хүн нэг зочид нэг тийм авч байгаа. Надаас зохгүй байна. Тэр юмнуудаа бүгдийг хоёр. Тэгээ бүгдөө ингээд тодорхой амдраа гал дээр. Тэр хатасан цагаар хацсан юм шиг ирдүүс. Тэгээд тэгж жоохон нөгөө нэг улаач. Тэр нэг улаач нэг бол нас тийм сонир биш. Энэ одоо манай энэ үеэр би тийм баг хоолоо ингээд боолоо болгоод энэ тийм гэж байхгүй болоосаа. Өөр харагдаж гин үү би? Би бол хамраа бол амарлаа өндөрлөөд сонин намхаа хатаад байгаа юм. Тэр анхнаас овчтой ингээд бас тийм нөө эргээр ингээд бэлтгэсэн. Одоо би хувцсан ч үзүүлэх үү? Магадгүй дараа нь тайвширсан. Би бол хөвчлэр цамц тийм хүмүүс шүү дээ. Одоо л бүгдээр эндээ зориулж хувцсан ч үзье заяа. Одоо санагдуулдаг чи яг өөр нь маш тодорхой хэлтгэл байл. Яг надад байгаа л хувцалтай гэхдээ энэ өөр жоохон тийм. Тэр шилэн төрхөө өмсөд ийм боди өмснө гэж бодож байна. Тэгээ эсвэл магадгүй чанар тэр хүмүүс Тэгээ би одоо ингэж явна гэж үсэ байхгүй л. Гэ байхгүй л гэж яг бас өмсдөг л дөө. Гэхдээ энэ ойрд өмсөхгүй аа. Тэгээс нүрээ ингэж бодчоод би мөвт өмснө гэвэл бас мэдгүй. За энэ камер гэрийнхаа хаана яаж камера байрлуулж тавьж явах хоёроос ойлгохгүй байна уу? Та нар тэгээд миний латино мейкапыг дүгнээрээ. За тэгээ бай бай.